Оюутан залуусыг Японы өдөр тутмын сонин болгон Асахи сонины газар ажиллангаа суралцах боломжийг олгодог Монгол-Япон залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв 2005 онд байгуулагдажээ. Тус төв нь байгуулагдсан цагаас эхлэн Монгол оюутан залуусыг 100% тэтгэлгээр Япон улсад ажиллангаа суралцах боломжийг олгож байгаа бөгөөд байр хоол гэд бүхэл асуудлыг нь шийдвэрлэдэг байна. Дээрх хугацаанд нийт 95 оюутан залуусыг Япон улсад ажиллах суралцах нөхцлөөр ханган явуулаад байгаа бөгөөд энэ удаад 11-р ээлжийнхээ эсэгчдийг явуулахад бэлэн болоод байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт эрэгтэй хүүхэд хамрагддаг байсан бол энэ удаагийн ээлжээс эхлэн эмэгтэй хүүхдүүд хамрагдах боломжтой болсноороо онцлогтой юм а. Энэ удаа манайх 11-р ээлжийн оюутнуудыг хүлээж авлаа. Нийтдээ манай 11-р ээлжинд 200 оюутнууд өрсөлдснөөс 20 хүүхэд тэнцсэн. Үүнд болохоор 12 хүүхэдний эрэгтэй, 8 эмэгтэй хүүхэд ингээд манай энэ хөтөлбөрт ингээд тэнцээд явхаар болж байна. Намайг Мөнх Чимэг гэдэг. Мойсын Японы орон судлалыг төгссөн. Би одоо энэ Асахи сонины тэтгэлгээр одоо 100% тэтгэлгээр одоо сурах гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ хүү тэтгэлэгт хөтөлбөр маань болохоор эхлээд бол анкетанд шалгаруулад тэгээд дараа нь болохоор бичгийн шалгалт аваад тэрнээсээ дахиж ярилцлагын шалгалт аваад тэгээд өчигдөр болохоор хамгийн сүүлчийн ярилцлагын шалгалт авсан. Тэгээд одоогоор болохоор эмэгтэй оюутан 8 оюутан тэнцээд байгаагийн нэг нь олсондоо маш их баяртай байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн гол шалгуур нь Японы хэлний мэдлэг болон дугуй унаж чаддаг байх гэсэн үндсэн хоёр шалгууртай. Хэрвээ Японы хэлний мэдлэггүй бол Монгол-Япон залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн сургалтанд хамрагдаад шалгалт өгч тэтгэлэгт хамрагдах боломжтой юм а. Мөн Япон улсыг зорих гэж байгаа оюутан залуучдад тус төвөөс очоод амьдрах орчин нөхцөлтэй холбоотой сургалтуудад хамруулдаг гэж байна. Өөрөөр хэлбэл Япон хэл, ёс заншил, харилцааны урлаг зэргийг эзэмшүүлдэг байна. Тэтгэлгийн хугацаа 3 жил бөгөөд шалгалт өгөө тэнцсэн тохиолдолд 100% тэтгэлэгтэйгээр ажиллах суралцах боломжтой юм а. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн манай улс хамрагддаг ус Азийн олон орны залуучуудыг хамруулан ажиллах суралцах нөхцлөөр нь хангадаг юм байна.